50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрвөлдий, 642 литрээр оролцсон. Урваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана уу үзэгчдээ. Үндэсний лотерей эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 3 дахь өдөр. За 7 хоногийн яг голын үндэсний лотерей маань эхлэхэд бэлэн болсон байна. Манай үндэсний лотерей ажлын өдрүүдэд явагдаж байгаа. За ажлын өдрүүд дундаа 1 дахь, 3 дахь, 5 дахь өдрийн 17 цаг 50 минутаас үрж байгаа. За дараагийн 7 хоногоос эхлээд манай нэвтрүүлгийн цаг жоохон өөрчлөгдөн 30 минутын өмнө буюу 17 цаг 20 минутаас та бүхэнд хүрэх шүү. За ингээд үндэсний лотерейн одоо 4D тоглож байгаа бүх хүмүүс анхаарлаа хандуулаарай. Хамгийн эхлээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг бид нэр хамтдаа тодруулах гэж байна. Ингээд гэрчин бүгдөө болцгоё. За 40 бөмбөлөг байгаа. 40 бөмбөлөг ямар бөмбөлөг байгааг үзэгчд маань аль хэдийн бүгд мэддэг болсон баг. Тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 4 ширхэг байгаа. За хамгийн ихнийх нь энэ 6 юу 9 үү? 6 бай. 6. 6. За 2 дахь бөмбөлөг. 2 дахь бөмбөлөг. Хэрвээ таны бүгдсэн тоо 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур дээр гараад ирэх юм бол та өөрийнхөө тавьсан 500 төгрөгөөс дээш бооцоод 500 дахин өсгөж авах байгаа. 2 дахь бөмбөлөгний тоо 4 байна. 2 дахь бөмбөлөгний тоо 4. За одоогийн байдлаар 6 4 гараад ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг. 3 дахь бөмбөлөг. 3 дахь нь 7. 3 дахь нь 7. 6 4 7. 6 4 7. За 6 4 7-гийн дараагаар буюу 3 дугаар зэргийн хонжуурын хамгийн сүүлийн тоо. Хамгийн сүүлийн тоо. Хэд вэ? Дахиад 6. За 4D-гээр тоглож байгаа бол танд 3 боломж байгаа. Эхнийх нь боломж нь яваад өнгөрлөө. Одоо танд 2 боломж байгаа гэсэн. За ингээд 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуурын за машин маань чимээгүй болоодох. 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуурын тоонуудыг танилцуулъя. 6 4 7 6. Хэрвээ та яг энэ дөрвөн тоог дарааллын дагуу зөв энд бүгэлдсэн бол та өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авч байгаа. За харин одоо өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах боломж ирсэн байна. Мөн л адилхан 4D тоглож байгаа хүмүүст шүү. Тэгэхээр 4D тоглож байгаа хүмүүст бол 3 боломж байгаа. Эхнийх нь яваад өнгөрлөө. За дараагийнх нь буюу 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуурыг хамтдаа тодруулъя. За яг адилхан 40 бөмбөлөг яг адилхан зарчмаар явагдах байгаа. За ингээд хэд гисэн бөмбөлөг хамгийн түрүүнд гарч ирэх нь бүгд харъя. Хамгийн ихнийх нь 4. Хамгийн ихнийх нь 4. 4. Хамгийн ихний бөмбөлөг 4. За тэрний дараагийн бөмбөлөг 2. 4 2. За одоо энд бас нэг хоолой бөмбөлөг орцсон байна. 9 гэсэн бөмбөлөг байна. Энэ бол шууд дээшээ гараад ирнэ. За 9. 4 2 9. Одоогийн байдлаар энэ 3 бөмбөлөг гарч ирсэн байна. 4 2 9. За хамгийн сүүлийнх нь. Хамгийн сүүлийнх нь. Дахиад 4. Дахиад 4. За ингээд 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуурын 4 тоо 4 2 9 4. За яг энэ 4 тоог та алдалгүй зөв таасан бол өөрийнхөө бооцоог буюу 500 төгрөгөөс дээш тавьсан одоо тэр бооцоогоо 1000 дахин өсгөж авах нэ. За одоо өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөх боломж таны өмнө ирсэн. Хэрвээ та 4D тоглож байгаа бол шүү дээ. За 500 төгрөгийн бооцоо хамгийн багаар нь бодоод 500 төгрөгийн бооцоо тавиад энд хэрвээ гараад ирвэл та
сая төгрөг хонжуурт нь авна гэсэн үг шүү дээ. За 4D-ийн 1-р зэргийн хонжуур. 4D-ийн 1-р зэргийн хонжуур. Хамгийн ихнийх нь 8. Хамгийн ихнийх нь 8. Хамгийн ихнийх нь 8. За түүний дараагаар 3. Түүний дараа 3. 8 3. За 3 дахь бөмбөлөг. 1. 1. 8 3 1. хамгийн сүүлийнх нь бөмбөлөг 9. За ингээд 4D-ийн хамгийн сүүлийн машин ажиллаа. Тэгээ 1-р зэргийн хонжуроо бүгдөө харж байгаараа. Яг энэ тоотой хамааралтай. Тэгээ дээрэс нь та энийг зөв таасан бол та өөрийнхөө бооцоог 2000 дахин үсгэж авах нь байна. 8 3 1 9. 8 3 1 9. За ингээд 4D-гээр тоглосон бүх хүмүүст бүгдэнд баярлалаа. За харин одоо 6D тоглож байгаа тэр бүх хүмүүс бүгдөө анхаарлаа хандуулаарай. 60 бөмбөлөгнөөс 6 бөмбөлөгний гарч ирэх дарааллыг нь алдалгүй зөв таах юм бол та 50 сая төгрөг хожих байна. За. Хэрвээ та энд гарч ирэх 6 бөмбөлөгний эхний 5 бөмбөлгийг аль эсвэл сүүлийн 5 бөмбөлгийг дарааллыг нь зөв таах юм бол бас хонжуур хожно. Энэ бол сая 500 мянган төгрөг гэдгийг танд хэлье. Хамгийн ихнийх нь 9. Хамгийн ихнийх нь 9. Тэрний дараагийнх 6. Тэрний дараагийнх 6. Юс 6. Тав. Юс 6. Тав. Одоогийн байдлаар 9 6 5 гараад ирсэн байна. Дөрөв дахь бөмбөлөг нь тэг. Тэг. За 5 дахь бөмбөлөг. 5 дахь бөмбөлөг. Яг одоогийн байдлаар гараад ирсэн байгаа энэхүү 4 бөмбөлөгний дарааллыг нь зөв таацсан хүн 150 мянган төгрөг хожих юм шүү. За 5 дахь бөмбөлөг нь 4. 9 6 5 тэг 4. 9 6 5 тэг 4. За хамгийн сүүлийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг нь 6. За ингээд 6D гийн хонжуур явагдаж дууслаа. 6 бөмбөлөг амжилттай гарч ирсэн. Дахиад 6 бөмбөлгөө дараалалаар нь танилцуулъя. 9 6 5 тэг 4 6. За дахиад хэлье. 9 6 5 тэг 4 6. За. Харин одоо ер нь Монгол дахь хамгийн өндөр хонжуур байж магадгүй ер нь биш шүү. Ер нь хамгийн өндөр хонжуур 120 сая төгрөг хожих боломж таны өмнө ирээд байна. 120 сая төгрөгийг яаж хожих вэ гэвэл 6 бөмбөлөгийг зөв таагаад 120 сая төгрөгтэй болж байгаа. Ямар нэгэн оюун ухаан мэдлэг хэрэггүй, ямар нэгэн хүч чадал хэрэггүй тэгэл сайхан азтай л байх юм бол тэгэл 120 сая төгрөгийг эзэн болох тун ойрхон байна да. Ингээд өнөөдөр 120 сая төгрөгийн эзэн тодорхой нүггүй бүгдээрээ хамтдаа харж яа. За 42 бөмбөлөг маань 42-уудаа орлоо. За нийтдээ 7 бөмбөлөг гарч ирнэ. За 7 бөмбөлөгнөөс эхний гарч ирэх 6 бөмбөлгийг зөв таах юм бол та 120 сая төгрөгтэй болох юм шүү. За 7 дахь бөмбөлөг бол бонус бөмбөлөг байна. За 22. Эхнийх нь 1, дараагийнх нь 22.
тэрний дараагийн 23 1 22 23 13 13 1 22 23 13 1 22 23 13 гарч ирсэн байна. За 5 дахь хүмүлгийг хүлээж байна. 5 дахь хүмүлэг 35 5 дахь хүмүлэг 35 За хамгийн сүүлийн хүмүлэг мөмлөг 10. За яг энэ хүү 6 мөмлөгийг дараад нь харгалцахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөгийн эзэн болох юм шүү. За ингээд өнөөдрийн бонус мөмлөг 2. За ингээд гарч ирсэн 7 мөмлөгний дарааллын дагуу танилцуулъя. 1 22 23 13 35 10. За яг энэ хүү 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр зөв бүгэлсэн, зөв таасан тэр хүн 120 сая төгрөгийн эзэн болно. За харин өнөөдрийн бонус бөмбөлөг 2 байлаа. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийг үзсэн, үндэсний лотерейг тоглосон бүх хүмүүс бүгдэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа, баяртай. Сайхан амраарай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний лотерей. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрвөлдийн эзэн Бади 642 лотерейд оролцсон. Бурвас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.